За ингээд та бүхэнд өнөөдрийн жанараасыг бурхны тухай ярьж өгье. За монголчууд бол ерөөсөө энэ сэргэн мандал гэдэг юм уу түүхэн эргэлт хувьсал хөдөлгөөний одоо нэг тийм ориглол үедээ бол дандаа жанараасыг бурхан бүтээж ирсэн байдаг. За энэ бол хамгийн түрүүнд бол одоо мэдгэж байгаагаар бол Өгөөдөө хааны одоо байгуулсан хар орон хотын Түмэн амгалант ордонд бол мянган мотарт жанараасыг бол байсан. За тэр мянган мотор жанараасыг харсан Плано Карпини бол энийг бол нөгөө Христосын шашинд тийм олон гартай бурхан гэдэг ойлголт байхгүй учраас энийг бол одоо сахиусан тэнгэр буюу энжел гэж ойлгосон. Урд нь одоо байгаа энэ тахилын одоо аршааныг бол одоо удаг ундаа гэж ойлгосон байна. Энэ тухай бол бид нар бол зөвхөн Плано Карпинигийн тэмдэглэлийг л хардаг болохоос одоо жишээ нь тийм инженерийн байгууламжтай одоо ус шахдаг ийм насаастай зүйлийг хийхэд одоо ч гэсэн Монголд бол заавал хятад хүн хэрэглэх хэрэгтэй болно. Хятад тоног төхөөрөмж хэрэглэх хэрэгтэй болно. Тэгэхээр хятад бол заавал бас үсгээр бичиж үлдээн л дээ ийм сайхан юм хийлээгээд. Тэгэхээр бол тэр үедээ бол одоо ягаад ч энэ мөнгөн мод гэдэг зүйл бол байсангүй гэдэг нь бол ойлгомжтой. Энэ бол харьцуулсан шашин судлалын үүднээс ч тэр ер нь энэ одоо олон жил малчлаг хийсэн эрдэмтдийн археологчдын одоо дүгнэлтээс үзэхэд ч тэр ер нь Түмэн амгалант ордонд бол тийм энжел одоо байсан байх ямар ч үндэсгүй байна. За үүний дараа бол Хувлаа хаан 1270 онд бас л нэг 20-30 жилийн дараа Шанду хотыг байгуулсан. За Шанду хотыг байгуулахдаа бол мөн одоо Түмэн амгалант ордон гэж байгуулсан. Ер нь энэ Түмэн амгалант ордон байгуулад яваад исэн шалтгаан бол тэр аян дайнд одоо бурхны шишинтэй маш олон цэргүүд нас орсон. За тэгэхээр тэр олон цэргүүдийн одоо хойтын буйнд зориулж бол одоо энэ жанараасыг бурхныг бол босгож исэн байна. За энэ жанараасыг бурхан бол Хувлааны одоо байгуулсан жанараасыг бурхныг бол 1680-аад он хүртэл ер нь ингээд байсан шүтгэж исэн байгаа. За ингээд бол 7 нуурын чуулган хийж одоо өндөр гэгээн болоод Инх хамглан хаан одоо найрамдлын гэрээ тогтсны дараа бол энэ жанараасыг бурхныг нүүлгээд өвөл Шандын голын мөсөн дээгүүр 300 орчим километр нүүлгээд одоогийн Чиндэ буюу одоо халуунаас зайлах ордон гэж хэлдэг. Тэнд бол одоо очиж Фүнинсэ гэдэг сүм байгуулад мөн одоо тэнд бол одоо болтол 100 гаруй монгол ам нар энэ жанараасыг бурхныг одоо тавьж байна. Энэ мөн дэлхийд дээр байгаа хамгийн өндөр 32 м өндөр тэгээд зандан 42 гартай. Ер нь бол одоо мянган мотор жанараасыг. За үүний дараа бол та бүхэн мэднэ 1913-аас 19 онд бол гандан дэвчлийн хийдийн одоо энэ жанараасыг бурхныг барьсан. За дараа нь дахиад 96-97 онд бас л одоо Арс улсын дараа бол ингээд энэ жанараасыг бурхныг бүтээсэн байна. За ингээд бидний одоо мэддэг энэ жанараасыг бурхнууд ийм байгаа боловч бас нэг мэддэггүй, сайн мэддэггүй нэг тийм жанараасыг бурхан бол Монголд байна. За энэ бурхан бол Дорнот аймгийн Халхгол сумын нутагт одоо байдаг 8 аюулаас аврагч жанараасыг гэдэг энэ бурхан байна. За энэ одоо бурхан ямар бурхан хэдий үед бүтээгдсэн гэдэг дээр бол их маргаантай. За нутгийн хүмүүс бол одоо 19-р зууны дунд үеэр одоо амьдарч исэн Тоо ван гэдэг Доктор гэдэг ван нутгийн ван бол энэ бурхныг бүтээсэн гэж хэлдэг. Гэвч бол тэр үеийн Доктор гэдэг ван ч бол өнөөдрийн сумын засаг дараагаас ч одоо тийм одоо чадал хүч буурай. Нэг тракторч байхгүй тийм ээ. Тэг яаж ийм их олон чулуу, огт чулуу байхгүй газар тэг хаанаас чулуу зөөж ийм том одоо байгууламж бүтээсэн бэ гэдэг бол их асуудалтай маргаантай байна. За энэ тухай бол манай шинжлэх ухааны академийн археологийн хөрөлнгөөс бол 2 ч удаа их томоохон экспертиз гарч матлаг хийсэн. Гэвч бол үндсэндээ шашин судлалын үүднээс нь бол одоо судалсан судалгаа бол том ховор байдаг. За ингээд шашин судлалын үүднээс нь энэ жанараасыг бурхан одоо дэлхийд дээр өөр байна уу? Одоо хаана яаж хөтлөж гэнэ гэдэг дээр бол нэг анхаарал хандуулах гэдэг үзье. За жишээ нь энэ 2025 онд бол бүгд найрамд хятад ард улсын төвдийн өөртөө засах орны Айрын аймаг гэж хэлдэг л дээ. Энэ бол одоо Афганистан, Пакистантай хил залгаа одоо яг бүгд найрамд хятад улсын баруун одоо зэгт байдаг нэг эртний хийдэд бол энэ Живажжав жаараас буюу 8 аюулаас одоо хамгаалагчийн жанараасыг гэдэг энэ бурхан байна. За ингээд бол энэ жилийн одоо аялал жуулчлал одоо видео байгалийн зураг авалтын хятадын тренд болсон. Энэ одоо олон бичлэгүүд бол гарсан.
Ингэснээр бол хятадын одоо бас энэ зах бөглөө байдаг энэ бүс нутагт байдаг энэ одоо хийдийн тухай бол ихээхэн олон зүйлүүд бол их тодорхой болж ирж байна. За энэ Айрын нутагт байсан Гүгэ хаант улс гэж 700 жил оршин тогтносон энэ хаант улс байна. Тэгэхээр нэг шөнө дотор бүгдээр ингээ хүмүүс нь орхио явцсан. За ингээд энэ өндөр уулын орой дээр бол улаан ордон гэж байна, цагаан ордон гэж байна, алтан оройт сүм. Одоо алтан ганжир сүм гэх юм уу, тийм утгатай сүм, 3 сүмээр их алдартай байсан байна. За энэ сүмийн одоо лам нар бол 1200 хаанчиг дашигддаг хүн бол 1220 болоод 1227 онд Чингис хаантай ирж уулзж байсан. Тэр бүхэл Чингис хаанд зориулж одоо алтан ганжуурын одоо бичиж өгсөн. За энэ алтан ганжуурын эхний 2 бойтол өнөөдөр одоо бас Монгол улсын хувьд халагдаж байгаа. За ингээд үзэхээр бол энэ гайхамшигтай олон мянган агуйтай. За тэгээд тэр олон агуйн дээр улаан ордонтой, цагаан ордонтой, за тэгээд алтан одоо дээвэрт сүм байсан гэдэг энэ түүхийг бол одоо маш тодорхой гаргаж ирж байна. За эндээс бол одоо юу харагдж байна вэ гэхээр ямар ч үсэн Чингис хааныг одоо амьд авах цагт бол энэ сүм хийдийн лам нар бол Монголд 2 удаа ирсэн. Тэр бүхэл одоо Чингис хааны зарилгаар гэдэг юм уу одоо Чингис хаан өвлгийн эзлэн болоод алтан ганжуур одоо бичүүлж исэн гэдэг энэ түүх байна. За тэгвэл яагаад энэ Доронт аймгийн халах гол суманд энэ бурхныг ингээд бүтэн одоо бурхны өөрийн тэг хэмжээ буюу одоо хүний үзүүр тохой 80 тохой 29 м өндөр ингэж одоо бүтээсэн байна. Энэ хэдийн үед хэн бүтээв гэдэг энэ асуудал бол их одоо анхаарал татж байгаа юм. Тэгэхээр бол энэ Доронт аймгийн халах гол сумын одоо бурхантын застав гэдэг халах голын иргэд дээр байгаа энэ одоо том бурхны энэ байгууламжийг эхний ээлжинд бид нар энэ одоо уран барилга уу, шүтэн үү, энэ ямар учиртай яагаад ингэж одоо барих болчихоо гэдэг талаас нь буддийн архитектур талаас нь одоо нэг ахлаад одоо авч үзэн л дээ. Тэгэхээр бол монгол хэлний хот гэдэг үг бол бурхны шашны хот мандал буюу одоо бурхтын орныг одоо бодтой байгуулах гэдэг энэ одоо юунаас гаралтай. Жишээ нь бол одоо яг энэ 16, 15, 16 дугаар зууны үед одоо шав тавьсан хэд хэдэн хотууд байна. За жишээ нь манай Эрдэнэзуу хийд бол Гомбгүр гэдэг бурхны хот мандал хэлбэртэй бүтээсэн. Дөрвөлжин яг эргэн тойрондоо 108 сургатай. За мөн энэ 108 сурга бол мөн одоо энэ одоо Гүгэ хаант ус уу Толын хийдэд одоо байна. За Бээжин хот байна. Бээжин хотыг бол анх байгуулахдаа бол 6 нутарт одоо Махгар бурхны хэлбэрийг 6 үүдтэй хийсэн. За энэ нь бол яадгийн гэхэл нэг бурхан бол тэнгэрээс харж идэг гэдэг утгаар тухайн анхны тэр хотыг бол тэр хот байгуулахдаа бол тэр бурхны хэлбэртэй хийдэг байсан. За мөн Мөгдөн хот буюу одоо Мөгдөн гэдэг одоо Манжийн шинийн хот байна. Энэ хотыг 1630-ад оны үед байгуулахдаа мөн Гомб Махгал бурхны одоо хэлбэртэй 6 үүдтэй 6 үүдэн дээр нь Гомб Махгал бурхны одоо энэ 6 барьцыг ингэж хийж бүтээсэн. За тэгвэл энэ одоо Жигва жажвжаараас буюу 8 аюулаас хамгаалах чанараасхийг бол одоо хэн босгоо гэдэг энэ асуудал бол сүүлийн үед бол их асар сонирхолтой болж байна. За энэ жилийн бас тренд сэдв гэж хэлж болно. За ер нь энэ манай дундад зуунд зохиогдсон манай Монголын одоо түүхийн сурвалжууд бол их одоо хоёр хүнийг их хараадаг. Нэг нь бол цогтойж, нөгөөх нь Лэгдэн хаан. За бид нар бол ерөөсөө Лэгдэн хааны тэр хэрхэн одоо хаан ширээн суусан одоо яаж тэр Монголыг нэгтгэхийн төлөө байсан нэг түүхийг бол нарийн мэддгүй юм байл л дээ. За тэгээ манай харин өр монголчууд бол Мин улсын судар буюу Мин улсын одоо хөлийн харуулын тагнуулын мэдээнээс бол энэ бүгдийг судлаад бол их нарийн сайхан номод гаргадаг юм байна. Японочууд бас Лэгдэн хааны намтраар бол маш сайн судалгаа хийсэн байдаг юм байна. За энэ бүхнээс ингээд үзэх юм бол ямар ч байсан энэ одоо одоогийн халах гол буур нуурын сав газар бол 1600 одоо 16-аас 30 он хүртэл 15 жил бол Лэгдэн хаан амьдэрсэн байна. За 1616 онд бол өвөр Монгол одоо Манжийн мэдлэлд бол ихэнх нь орсон. Орох үед бол одоо энэ Долон нуурын одоо чуулганы харьяанд байсан одоо энэ Иван Шандуугийн Жанарисэг бурхан бол нэгэнтээ Манжнарын мэдлэлд очсон байна.
Ингээд бол Лигдэ хаан бол одоо одоогийн баруун байран хошуу байна. За энэ баруун байран хошуу бол Кедан улсын үеэс эхлээд бол чулууны их том үйлдвэрлэлийн одоо төв болж ирсэн. 10 хэдэн ийм том чулууны ордтой ийм одоо баялаг чулуун урлалын уламжлалтай баялаг чулуутай ийм газар байгаа. За эндээс бол 12 жилийн туршид хоошоогоо бол халах гол хүртэл 500 орчим километр газар тээж за энэ жанрасыг бурхныг бүтээжээ. За ингээд энэ жанрасыг бурхныг бүтээснийхээ дараа бол та нар анзаардаг болоогүй болов. Лигдэ хаан бол өөрийгөө Даймын Чингис хаан буюу Ихмингийн одоо Ихмин улсын үед амьдарч байгаа Чингис хаан гэж өөрийгөө зарласан байдаг. За ингэж зарлах болсон шалтгаан нь бол энэ одоо бурхныг одоо бүтээсэнтэй холбоотой гэж одоо ингэж үзэж байгаа. Яагаад тэгж үзэж байна вэ гэхээр энэ их бурхантын ойрхон бол халах голын ирэг дээр хүүхдийн овоо гэж нэрлсэн одоо 17 овноос бүрдсэн ийм хиймэл арал дээр одоо байдаг байгууламж байдаг. За энэ байгууламжийн тухай бол бас нарийн тодорхой мэдээ байхгүй. Гэхдээ бол нэгэнт одоо бүтээгдсэн хүний гараар бүтээгдсэн буддийн архитектурын энэ зүйлийг бол ингээд хөөгд мөрдөд үзэх юм бол энэ төвд энтхийг Монголын сонгодог утга зохиолд гардаг нэг хааныг одоо хэрхэн залсан хаан хүн одоо өөрийгөө хаан ширээнд суулгахтаа одоо гардаг бий болдог тэр зүйлсийн тухай нэг ой санамж байдаг. Энд бол Тэнгэрээс номын хүрд буюу одоо цагийн хүрд. Тэгээд нэг хуурц хайрцаг тэр нэг содөр гурав бууж ирээд ингээд бол одоо өөрийгөө тэр хүн бол одоо хаан ширээнд сууснаар бол төвдийн анхны хаан хүзэн сондолт хаан ингэж одоо хаан ширээнд суусан гэж одоо үздэг. Тэгэхээр бол тэр хиймэл одоо арал дээр бол 17 овноос бүрдсэн номын хүрд буюу одоо хаан ширээнд хүн өөрийгөө одоо залхахад Тэнгэрээс одоо утаагаар дамж тавиад ингээд бууж ирсэн гэдэг юм цагаан онцгой чулуугаар хийсэн ийм одоо томоохон хэмжээний хүрд байна гэдэг нь бол тодорхой болсон. За ингээд бол энэ одоо үйл явдлын тухай бол манай Инжнаш Хөгсөдөр ормондо бичжээ. Одоо бид нар ихэнх сурвалжуудад бол одоо онон мөрний хөвөнд одоо хаан ширээнд суусан гэдэг 9 үл цагаан тугаа онгодуулаад гэтэл бол Инжнаш юу гэж хэлсэн гэхэлэр Мон гэдэг нэртэй голын иргэд дээр Чингис хаан 45 наснда хот мандал байгуулж хаан ширээнд суусан гэж ингэж тодорхой бичсэн байна. Тэгэхээр ямар нэгэн одоо хаан ширээнд суухтаа одоо тийм бурхны хот мандалд одоо байгуулж иж суусан юм байна гэдэг бол тодорхой байна. За тэгэхээр бол энэ хүүхдийн овоо бол Чингис хааны одоо хаан ширээнд суусан газар. Энэ хүүхдийн овоо бол тэгэхээр Чингис хааны хаан ширээнд суусан газар. За энэ газарт нь хожимын Лигдэ хаан одоо бараг 400 орчим жилийн дараа энэ Жигожж буюу 8 аюулаас аврагч жанрасыг бурхныг босгоод эндээс одоо бүх монголчуудын хамгийн сүүлийн чуулганыг хийгээд эндээс бол одоо ингээд баруун зүг аялсан байна. Одоо төвд рүү. За ингэж яваад бол одоо харамсалтайгаар амин алдсан. За эндээс явахдаа бол өнөөдрийн өвөр Монголын ордсын нутагт байгаа энэ Чингис хааны одоо 8 цагаан сүлд одоо тэгэл 8 цагаан гэр бүх одоо шүтлэг тахилгуудыг бол авч явсан. Ингэж авч яваад бол аян дайны замд бол одоо хатан голын урд бийд. Ер нь бол ордос гэдэг үгчин бол сүүлийн 1940-50 оноос хойш л одоо гарч ирсэн үг. Түүнээс урд нь бол урд ус буюу усны урд одоо байдаг нутаг гэсэн утгатай юм. Тэнд бол үндсэндээ хоригдоод одоо буцаж ирж чадаагүй юм байна лээ. За ингээд бол үндсэндээ өнөөдрийн одоо ордост байгаа энэ Чингис хааны бүх тахилгууд бол одоогийн Дорнот аймгийн халах гол сумын нутагт халах голын иргэд дээр энэ их бурханд орчинд бол одоо байсан гэдэг нь бол тодорхой байна. За энэ 8 аюулаас одоо аврагч жанрасыг гэдэг энэ бурхан маань бол 8 мотортой, 8 барьцтай. За ингээ баруун гарын хамгийн дээдэлтэй бол арслангийн аюулаас аврах арслан. Тэгээд зааны аюул. За тийм ээ. За тэгээд могойны аюул, тэгээд дээрэмчний аюул гэдэг ингээ дөрвөн гарт нь байна. За зүүн гарын хамгийн дээдэлт нь болохоор галын аюул, усны аюул, шорон гяндангийн аюул, одоо хүн бус хорлогчийн аюул гэдэг ийм 8 аюулаас одоо хамгаалдаг. За тэгээд бол судлаач нар бол юу гэж үзэж байна вэ гэхээр
ерөнхийдөө энэ төрийн 9 хөл цагаан тугны одоо эргэн тойронд байгаа энэ 8 одоо энэ дагалт туг жишээ нь ягаад яг 8 тоо байгаа юм. Энэ хэрвээ ямар нэгэн одоо бэлэг тэмдэг юм уу ямар нэгэн одоо эрдэм чадaltaй байгаад нэг утга ирэх ёстой шүү дээ тийм ээ. Эндээс үзэх юм бол ерөнхийдөө энэ төрийн 9 хөл цагаан тугны энэ 8 дагуул нь бол энэ дайн байлдаанд явж байгаа цэргүүдийг одоо энэ гал усны аюул, арслангийн аюул, зааны аюул гэсэн энэ аюулуудаас аврах тийм ид шидтэй байдаг гэдэг ийм бэлэглэлээр одоо хийгдсэн юм биш үстэй тий. За тэгээд үндсэндээ бол Лэгдэн хааны одоо 1632 онд 31 онд хийсэн гэж одоо таамаглаж байгаа. Одоо тооцоолж байгаа. Энэ хамгийн сүүлчийн хуралдаа дээр бол нэг юм дуу гарсан байна. Цас цагаан бол гэж. Цаста цагаан уулын хаан орой дээрээ хөөе цагаан арслан сүртэй бөгөөд жавхлан таяхөө гэж. Тэгэхээр цас цагаан уулын дээр цагаан арслан сүртэй бөгөөд жавхлан таяа гэж ингэж дуулж байна гэдэг нь тэр одоо энэ бурхныг бүтээж төгссөний дараа энэ одоо хамгийн дээдлэлт нь энэ одоо арслан харагдж байгаа. Энэ арсланд ингэ зориулж одоо зохиосон дуу юм биш байгаа. За тэгээд энэ дараа нь бол энэ дууны утга нь бол зүүн далайн усаар одоо арх хийгээд авчиг чамайг дайлна, баруун далайн хүртэл одоо яваа тэр уснаас нь арх болгоод авчиад хоорондоо нийлж найрлна гэсэн одоо ингэ аян дайнд морцсон тэр том үйл явдлын ой санамжийг одоо хийсэн юм юу байгаа л да. Дуу байгаа. За тэгээ мөн энэ халах голын бүс нутагт бол энэ нэг сонио үйл явдал болсон. За тэр нь бол та бүхэн мэднэ. Энэ цэргээ одоо мянгалж зуудлаад нэг арф толгойд ингээд тэр цэргийн зохион байгуулалтанд Овг аймгийн байгууллаас нь цэргийн байгуул руу оруулсан. Энэ одоо үйл ажиллагааг бол энд халах голын хүндэд хийсэн гэж үздэг. Тэгээ энд бол байдаг энэ Хатигны 13 Ата тэнгэрийн сан гэж тэр сан байдаг. Тэн дээр бол хүүхдийн овооны хажуухан тал тийм хуучин чулуун сүмийн буур байна л да. За эндээс бол юу харагдж байна вэ гэхээр тэр сан дээр бол мянгаар мянгалан явагч махан болд илдээр илдэг одоо барин явагч түм түмээр түмлэн явагч төмөр болд илдэг цавчин явагч гэж хэлж байгаа юм л да. Тэгэхээр тэр цэргээ 1100 одоо арав тулгаж хуваасан тэр ой санамжийг бол тэр 13 Ата тэнгэрийн тахилгын сангийн дотор бол ер нь хадгалж үлдсэн юм байна гэдэг бол эндээс байж магадгүй гэсэн ийм санал дэвшигдэж байгаа. За нөгөө нэг зүйл бол энэ алтан оройт сүмийн тухай ойлголт байгаа. Алтан оройтой алтан тийм ордны тухай ойлголт. Тэгэхээр бол одоо жишээ нь зүч яваад Оросын одоо Орос улсад очиод одоо алтан ордны улс гэж байгууллаа гэхэд ягаад тэр улсаа алтан ордны улс гэж хэлэх болов гэдэг сонирхолтой дүгнэлт байна. Мэдээж бол тэрийг бол очисон газараас авсангүй. Зүч бол өөрийн гэр бүлийнхнийхээ одоо хүрээнд ярьдаг, гэр бүлийнхнийх нь үнд зүйл, гэр бүлийнхнийх нь эрхэм гэж үздэг тэр одоо нэр томьёог ашиглаад гэдэг юм уу тэрийг одоо бий болгох тэр мөрөөдлөөр бол алтан ордны улсыг байгуулсан байх боломжтой. За тэгээ мөн одоо сүүлийн үед хийсэн судалгаагаар бол энэ Доронтын халах голд байгаа Жанарсаг бурхны ойрхон бол алтан очиртын сүм гэж сүм 1910-ад он хүртэл байсан байна. Энэ бол одоо гармаа гарж дуу ёсны сүм байсан байна. Тэгээд бодохоор бол энэ Жигва жижиг Жанарсаг бол орой дээр юм алтан оройд дээртэй сүмтэй байсан байна. За тэр сүм нь бол одоо Монгол гэртээ юм нүүдлийн сүм болоод хүрээ маягтай ингэж яваад ингээ матад суманд ойрхон бол одоо байсан болтой юм а гэж. За тэгээд бол энэ бурхны байгууламж бол яагаад одоо энэ Тоован гэдэг хүн хийгээгүй хаан хүн улсаараа хөдөлж иж олон жилийн одоо хөдөлмөрөөр хийсэн юм бэ гэхээр энэ одоо бурхны хот мандлын одоо энэ хүрээний дотор бол төрийн 7 эрдэнэ 8 тахил гэсэн юм хоёр ойл. Бурхны энэ одоо хоёр зөвхөн хаан хүнд хүндэл үзүүлж хийдэг энэ зүйлийг бүтээсэн байх чулуугаар. Тэгэхээр эндээс бол юу харагдж байна вэ гэхээр энэ бол одоо арайч нэг одоогийнхоор бол нэг сумын засаг дарах юм уу жижигхэн тийм ван хүнд биш. Энэ бол хаан хүнд зориулж хаан ширээнд суухт нь одоо зориулж босгосон ийм одоо
буддийн архитектур байна гэж харахаар байгаа юм. За энэний одоо гадна талаар нь дээдлэлт нь бол Умааны Бадимихам гэдэг одоо Жанарисаг бурхны тариныг бичээд, за урдталт нь бол Базарвайны Хум Пад гэдэг Очирвайн бурхны тариныг санскритээр бичсэн. За ард нь бол Марабазанадий гэдэг Манчир бурхны тариныг бол их том хэмжээтэй бичсэн. Өсгөн. За мөн одоо энэ бурхны иргэн тойронд бол 12 суурга байна. За энэ 12 суурга бол одоо манай Бурханчлан Пүрбатын шавнар бол ингээд сая сэргийж бүтээсэн. Бүтээхдээ үзээд бол за ингээд энэ бол одоо 8 суурга байна. 8 суурганы доотлолт бол одоо хотогт одоо Лимха ам авсарсан суурга байна. Гаслангаас нөхцөн суурга байна. За доотлолт нь бол 2 одоо бод суурга, ингээд 12 суурга байна. За энэ 12 суурга, цагаан суурга бол юу юм гэхээр 12 цагаан арслангаар одоо нэг хаан ширээг одоо ингээд хаан ширээг бол үндсэндээ 12, 16, 8 одоо тийм арслантай төршлөгээр хийдэг л дээ. Та нар одоо энэ Сүхбаатарын хөшөөний иргэн тойрны арсланг тоолоод үзээрэй. Хэдэн арслантай байна тийм ээ. Гэтэл энийг бурхныг нь тойруулаад 12 ийм сургаар одоо ингээд давхар хийсэн. За тэгээ энэ хийсэн чулуун байгууламж маш нүсэр ажил. Эндээс асар олон чулууг иш тийшээ одоо барилгын материал зөөсөн боловч үндсэндээ одоо тэр хүмүүс техниктэй болцсон одоо 20 дугаар зуунд энэ бурхныг бол бүрэн эвдэж чадаагүй. Дээрээс нь энд бол мэдээж та бидний мэдэх маш олон дайн байлтай болсон. За хамгийн анх эхлээл одоо арчин гүн бавууж орж ирээд алтаа очигтын төмөр сүмийг шатаасан. За дараа нь 39 оны дайн тийм ээ. Энэ алх голын дайн яг энд болсон. Яагаад явс яг энд одоо энэ дайн тулаан болоод идэг ч одоо их сонирхолтой. Тэгээ ямар ч байсан одоо Монголын газар нутаг дээр Монголын хамгийн зүүн хэсэгт тэгээ одоо хэний ч одоо сайн мэдэхгүй нэг юм сонирхолтой буддийн байгууламж байгаа. За энийг бол одоо Живажажвжаарэсэг буюу 8 аюулаас одоо хамгаалагч чанараас гэж хэлдэг. За энэ бурхан бол за Лигдэн хаантай бол холбоотой нь бол маш тодорхой. Урагшлал одоо Чингис хааныг анх хаан ширийн залсан тэр үйл явдалтай холбоотой. За ингээд бол үндсэндээ биднэрт бол одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр Монголын хааттай холбоотой Монголын хаад бурхны шашныг одоо ашиглаад гэдэг юм. Бурхны шашны ёсоор хаан ширийн цуухта одоо хийж бүтээж исэн юм гайхамшигтай уран барилгын, шүтээний, хот мандлын, чулуун урлын юм одоо гайхалтай зүйлтэй бидийг бол та бүхэн танилцууллаа. Тэгээ энэ тухайн ажлыг бол эх жилээс бол нэлээд тодорхой нарийн та бүхэнд танилцуулах болно. За анхаарал тавьсанд баярлалаа.